Халамжийн нэгдсэн системд хэрхэн олголт үүсгэх вэ? Дүүргийн олголт хариуцсан мэргэжилтэн инспектор цэг халамж цэгийн сайт руу орж нэвтрэх нэр нууц руугаа оруулан нэвтрэх товч дарна. Олголт цэсийн олголт үүсгэх дэд зэсийг сонгон жагсаалт үүсгэх товч даран гарч ирэх цонхны бөглөх талбаруудыг бөглөн тооцоолох товч дарахад бөглөсөн талбарын дагуу олголт үүсгэх жагсаалт харагдах бөгөөд үүсгэх товч дарна. Олголтын жагсаалтад үүсгэсэн олголт харагдах бөгөөд үйлдэл товчийг даран гарч ирэх гүйлгээ цонхны тийм товч дарснаар тухайн олголт нь төрийн сан руу илгээгдэнэ. Хаалт татахын тулд олголт цэсийн олголтын жагсаалт дэд зэс рүү орон хайх талбарын аль нэг утгыг оруулан хайх товчийг дарахад тухайн хайлтын дагуу олголтын жагсаал харагдах бөгөөд үйлдэл товчийг даран гарч ирэх цонхны тийм товч дарснаар хаалт татагдана. Олголт цэсийн олголтын түүх дэд зэс рүү орон регистрийн дугаараар хайх талбарт иргэний регистрийн дугаар оруулан хайх товч дарахад тухайн иргэний олголтын түүх харагдана.